Токиогийн сургуулийн үйлдвэр технологийн хөрөлгийн захирал Яшо гэдэг нь байна. Өнөөдрийн энэхүү арга хэмжээг хөтлөх гэж байна. Та бүхэн танилцсан таатай байна. За ингээд өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгч цахигийн элбэгдэржийн лекцийн арга хэмжээ эхлэх гэж байна. Өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгч элбэгдэрж тэргүүн хадагтай урьж энэхүү арга хэмжээг зохион байгуулж хоёрын их байдалтай байна. Мөн өнөөдөр маш олон зочид хүрээцсэн ирсэнд талархаа илэрхийлье. Та бүхэнд дахин баярлалаа гэж хэлмээр байна. За ингээд цахигийн элбэгдэрж ерөнхийлөгч болон манай их сургуулийн захирал Хамаада хоёулаа тайзан дээр одоо морлон гарна. Монгол Улсын ерөнхийлөгч ноён цахигийн элбэгдэрж тэргүүлэгч гишүүдээ мөн энэ хүрээсэнд нөхөд хадагтай нараа өнөөдөр энд Монгол Улсын ерөнхийлөгч ноён элбэгдэржийг урьж энэхүү лекцийг зохион байгуулж байгаа нь Токиогийн сургуулийн хувьд туйлын их баяртай мөн өгөөд албан ёсны ажлын шахуу хөтөлбөрийн дундаас манай сургуульд хүрээцсэн ирсэн их хэмжээг ерөнхийлөгч болон төлөвлөгчид та бүхэнд Токиогийн сургуулийн нэрийн өмнөөс чин сэтгэлээс талархаа илэрхийлье. Мөн ажил ихтэй үеэр энэхүү арга хэмжээнд хүрээцсэн үзэгчид та бүхэнд талархаа илэрхийлье. Монгол Улсын ерөнхийлөгч ноён элбэгдэрж 1989 оноос хойш өрнөсөн Монгол Улсын ардчлалын явц дундаас тууштай ардчилсан хөдөлгөөний тэргүүнээр ажилласан билээ. Өнгөрсөн оны сонгуулиар ерөнхийлөгчөөр сонгогдоод түүхэнд анх удаа ардсан намын гаралтай ерөнхийлөгч болоо. Энэ нь Монгол Улсын ардчлалын тууштай хөгжил илэрхийлж байгаа гэж бид үзэж байна. Монгол Японы харьцаа нь мэрэгжлийн сүмо бүхийг дамжуулаад Монголын мөхчөд маш амжилттай барьж байгаа зэрэг маш сайн харьцаатай ардчилсан үйл явц эхэлснээс хойш Японы засгийн газар Монгол Улсын ардчлал хөгжилд хамгийн их тусламж нэмэлт үзүүлж ирсэн билээ. Монгол Улсын ерөнхийлөгч удаа Японы улсад ажиллаж байгаа зорилго нь ийм хоёр улсын харьцааг иж бүрэн түнслийн түвшнээс дээшээ гаргаад дараагийн төвшөнд гаргах гэсэн зорилготой гэж бид дуулсан байна. Монгол улсад өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгч элбэгдэрж тэргүүдээ лидершипийн доор тогтвортой удирдлага явагдаад ашигт малыг хөгжүүлэх талаар зам тавигдаад байна. Дэлхийд хамгийн томоохон урт зэс алдны урд мөн одоо коксчин нүүрсний уурхайг хөгжүүлэлт ашиглах талаар ажил явагдаж байгаа. Мөн ашиглагдагийн баялаг элбэг байгаа бөгөөд одоо дэлхийн дахны анхаарлын төвд байна. Цаашид хөгжлийн хурдснаас болж эдийн засаг ашиглалын ашиглахаас түүний зэрэгцээ Монгол Улсын одоо байгалийн нөхцөл түүх одоо угсааны нөхцөл нийгэм эдийн засгийн нөхцөл зэрэг улсын талын үйл ажиллагаа явагдан гэдэгт найдаж байна. Ийм хөгжлийн үйл ажиллагаа дундаас өнөөдөр ноён ерөнхийлөгч Монгол Улсын хөгжил ба байгаль орчин гэсэн сэдвээр лекц унших нь цаашдын оюуны салбарын харьцааг хөгжүүлэх мөн залуу оюутнуудын харьцааг хамарсан боловсронгчныг бэлдэх талаар хамтын ажиллагаа өрнүүлэх гэсэн үднээс цаг үе онцсон зүйл гэж бодож байна. Токиогийн сургуулийн өнөөдөр дэлхийн одоо оюун ухааны уурхай болохыг зорж өнгөрсөн хугацаанаас илүү дэлхийн түвшинд одоо шинжлэх ухааны соёлын хөгжилд одоо хувь нэмрээ оруулах талаар бодож байна. Монгол Японы шинжлэх ухааны харьцаа
цаашид улам их хөгжихийг хүсэн өрөөж мөн эрхлэлтийн ерөнхийлөгч тэргүүтийн цаашдын ажлын өндөр амжилтыг хүсэн өрөөж миний үгийг товчлёо. Анхаарал тавьсанд баярлалаа.